За окей. What's good guys? Шинэ 7 хоногийн мэнд хаялмжээ. За орой минь. За түрүүчийн 7 хоногийн хөдөлгөөнүүд бас амар хөдлөлөө штэ. Тэглээ ялтчгүй нэлийн том савлгаатай. Угаасаа ялтчгүй одоо гол дээр ч гэсэн бас өмнөх 7 хоногт маш том хөдөлгөөн ороод ирсэн учраас түүний араас нь угаасаа мэдээж volatile өндөр байх нь бол тодорхой. Тэгээд за бийц нь болохоор нөгөө нэг Nasdaq-ийн түрүүчийн 7 хоногт уг нь шууд өснөө гэд хараад та. Бүлэш байна гэд. За тэгсэн чинь нэгд өдрөө өсчөөд дараа нь 3 өдөр дараалал шууд унсан. Бид нар sell модель орж ирсэн. За яг энэ чэнээс анзаараад харах юм бол миний хувьд энэ 7 хоног жоохон бүлэш талдаа хайруугаа зүтгэх болов уу гэсэн бодолтой байна. Энэ 11 сарын 24-ийнх юм уу? 24-ний энэ daily-гийн энэ volume balance шинэ инвог байгаа. Энэ инвогийг яг бодоогоор энэ respect хийгээд түрүүчийн 7 хоногийн 5 дахь өдөр доошо дараалаад 3 өдрийн баг 1000 унаас та тийм. Энэ чинь бүр 1600 унаад тэгснээ шууд дээшээгээ 957 5 дахь өдрөө дээшээ шууд татаа гараад ирсэн. За тэгэнгუთ нэгэнт ингээд татаа гараад ирж байгаа хөдөлгөөнд ерөнхий би нэг liquidation хамж байгаа хөдөлгөөн байна. За энэ дотор хангалттай liquidation авсан бол угаасаа энэ range дотор одоо ямар удаан гацсан байгаа лээ. Тэгэхээр бусад нь range хай зэрүүч гэдэг юм уу? Өсөх бодолтой байгаа болов уу гэж бодож байна. Тэгээ би өөрөө хувьдаа сая Лондон дээр харж байгаад нэг байтчлаа. Энэ юунараас өчигдрийн хөдөлгөөн тэр чигтээ өсөлтийн хөдөлгөөн өссөн. Өнөөдөр инвоктогоо шинэ гаптай нэгдээд унж орж ирсэн хөдөлгөөн Лондонгийн manipulation гэж авч үзээд жоохон лонг дарчлаа. Гэтэ энэ яах нь баг breaking болж магадгүй энэ хавцаанаас л орсон. Тэгээд алтан дээр болохоор хэдүүлээ нэг юу харж байсан да. Урттаа нилээн range маягийн хөдөлгөөнд явах болоо да гэжсэн. Түрүүчийн 7 хоног бол яг л range-лчлаа та. Яг лава хийж унж орж ирчээл өсөөл унаал өсөөл одоолтлыг нэг энэ range дотор ингээд таг гацсан байгаа даа шүү дээ. Гэхдээ нэг нь жоохон дунд цагаар ч гэдэг юм уу нэг цагаар орлуулад харах юм бол SMC дээр нөгөө market maker buy model гэдэг яригддаг. Buy model бол хэрэгжчихсэн. Нөгөө equal high маань байгаа. За энэ чинээс нэлээд доошо retracement correction гэж ярьдаг. Орж ирээд буцаад дэше татчих байгаа хөдөлгөөн buy model биелцэн гэсэн миний хувьд бол нэг хөрхөн баталгаа болоод орж ирж байгаа. Тэгэхээр миний хувьд алтан дээр бол ерөнхийдөө бол энийг жоохон доошо correction 7 хоногт орж ирж магадгүй. Тэгээ ерөнхий бол дэше энэ түрүүчийн 7 хоногт үлдээсэн энэ хаяр бол 5095 гэсэн ханшрал би бол зүтгэх болов уу гэж хараад байна. За биткойн бүр аимшигтай унлаа. Би нэг өстой ойлгосонгүй. Тэгэл миний шинжилгээнүүд бол тиймэрхүү байна. Биткойн дээр бол одоо тэгэл доошоо яроолгүй гэдэг хэвчээ. Хайчих нь бол үнэхээр хэлж мэдэхгүй байна. Яг яах гээд байна. Энэ одоо нэг лов тогтцсон буцаад тэгээд одоо өсөх юм уу яах юм байгаа. Чөтгөр бөөмэд. Тийм л энэ да. За үлэмжийн талаас яаж ирж байна. За би скрин шеэрлээд тэгээд харуулчих. За бид бол скринээ стоп хийч. За дэлгэцүүд харагдаж байна уу те? За одоо энэ дээр бол надад бол одоо Nasdaq-ийн 4 цагийн чарт байна. За өмнөх 7 хоногт market review-ээр ярьжсэний дагуу за өмнөх 7 хоногт нэг энэ хавцаа буугаад ирсэн байсан шүү дээ ялтчгүй. Тэгсэн. Тэгээд яг өсөж таарчсан шүү дээ. Тий. Тэгээ энэ дээрээс өсөж таарч исэн. Тэгээд би энэ дээр өмнөх 7 хоногт яаж ижсэн бэхээр энэ уналттай юу нийтлэн харагдаад байна. Яагаад гэвэл энэ хаяа авцсан одоо энэ юугаа дайрч байна. Тэгээ энэ том range дотор ороод авцсан байгаа учраас ер нь энэ уналт төсөлт айгу төстэй байх юм шиг байна гэд гарч иржсэн шүү дээ тий. Тэгээд ghost feed зураад байсан шүү дээ. Тий. Тэгээ ghost feed зураад би энэ дээрээс л яг ингээ ghost feed зураад яасан баа. Тэгээ ингээ гараад ирсэн шүү дээ. Тухайн үед бол нэг тэр хавцаалж байсан. Тэгээд энэ доороос лөвүүд яг ижил цэгээс аваад тэгээ дээшээ гараад ирсэн. Тэгээ дээшээ гарч ирээд энэ цэгийг тогтоосон байгаа. Би болохоор 700 гэдэг хэсгээс за унаж орж ирэх боломжтой юу гэд харж ийсэн. Энэ хоёр цэгийг харин энэ дээрээс ингэж унж орж ирээд дээшээ нэг хай хатгаад дахиж нэг унж орж ирээд дахиад нэг хай хатгаж байгаа шүү дээ. Би тэгээ энэ цэгийг болохоор
яг энэтэй ижилхэн. За энэ дээрээс дахиад хаа ятгцсан байна. За тэгвэл энэ дээрээсээ бас дахиж одоо double top гэдэг л юу лээ. Тэгж орж ирэх юм байна. За тэгвэл энэ хоёр паттерн ер нь ижилхэн харагдаж байгаа юм. Яагаад гэвэл энэ нэг ижил хэсгээс ер нь бол ойролцоо хэсгээс өссөн байгаа учраас. Тэгээд одоо эн чин одоо 2 дахь өдрийн маркет нээх үеэр за өсгөө бид нэр ярилцж байгаад нийлээд гээд 400 ойролцоогоор 400 500 600 пипний одоо энэ хөдөлгөөнийг ерөнхийдөө бол барьж авсан байгаа. Энэ дээрээс маркет нээх үед шорт ороод за энэ дээрээс л нэг дэшээ одоо ханшиж яваагүй стоп лосс ерөнхийдөө бол энэний дээр тавьсан байсан. Тэгээ энэ дээрээс бол шууд маркет нэгээл шууд доош орж ирэл. За тэгэхээр энэ ижилхэн энэ хөдөлгөөн одоо бүр одоо юм identical буюу төстэй болоод харагдаад байна. Тэгээд бид нар одоо ерөөхдөө юу гэж одоо таамагласан бэ гэхээр за ингэж унж орчихсон юм чинь нэлээд бүр доошоо явах нь тодорхой болчлоо гэд. За тэгвэл энэ дараагийн энэ одоо өсөж байгаа энэ хэсэг гарч ирэх юм шүү гэж ерөөхдөө бол хүлээсэн. За тэн дээр бол бүтээгүй. Тухайн өдөр бол одоо стоп лосс аваад шууд арилжгаа болсон. За энэ дээрээс дахиж хаяа аваад ингээд унаад ороод ирж байгаа. За энд бүр доошоо орж ирнэ гэсэн би бол хүлээлттэйгээ урт цагийн хугацаанд бол за өнөөдөр за юуг ажиглаж болох вэ гэхээр за энэ дээрээс унж орж ирсэн байгаа шүү дээ ханш. За яаж гараа. Энэ дээрээс ханш одоо унж орчихсон өмнөх хөдөлгөөн дээр дахиад энэ дээрээс бас дахиад ижилхэн юм double top үүсгээд ингээ унж орчихсон ба. Тэгэхээр би өнөөдрийн энэ хөдөлгөөн энэ цэг дээр бас ижил байгаагийнх за ерөөхдөө энийгээ дахиж одоо Нью-Йорк дээр өсөөд ч юм уу өсөөд ч юм уу гарч ирээд дахиж ингэж аваад тэгээд доошоо энэ цэгийг дахиж шалах болов гэж би бол харж байгаа. Тэгээд ингээд явдаг ч юм уу. Энэ 7 хоног би бол энэ доор ловыг дутуу үлдээсэн гэж бол би үзэж байгаа. Гэтэ өсгөө бол өсөөд явна гэдэг ийм талтай бол байгаа. Гэтэ миний хувьд бол тэгж харагдаж байгаа. Яагаад би ингэж харж байгаа вэ гэхээр энэ нь бол за өнөөдөр энэ 7 хоногийн 3 дахьад non farm payrolls за unemployment rate гэдэг хоёр чухал мэдээ гарах гэж байгаа. За энэ хоёр чухал мэдэн дээр за маш том одоо тийм reversal явах бас боломжтой байдаг. Тийм учраас тэр хүртэл ханш өөрөө энэ чухал цэгүүдэд очиж аваад тэгээд буцаад энэ өсөлт орж ирэх болоо гэж би бол хараад байгаа. Тэгэхээр энэ бол би бол энийг бол яг баттай биелнэ гэж бол би хэлэхгүй байна. Гэтэ ерөөхдөө за одоо price action те за энэ 7 хоногт энэ 3 дахьад ийм мэдээ гарна за 5 дахьад CPI гарна гэдэг ч юм уу. Энэ зүйлүүдийг хараад үзэхээр энэ өсөлт орж ирэхин том мэдээний одоо реверсал байх боломжтой юм болов уу гэж би бол харж байгаа. Тэгээ мэдээ сайн гараад зах зээл ерөөхдөө сайн favorable гэж үзүүлэх гэж ярьдаг. Ер нь бол ийм таатан нөхцөл бүрдээд ирэхээр энэ буцаад энэ том тренд явах болов гэж би хараад байгаа. Дээшээ явах. Тэгээд үргэлжлээд энэ рейнжин дотроо явах болов гэж би бол хараад байгаа. Тэгээ Nasdaq дээр бол нэг иймэрхүү төлөвлөгөө бол байна. Би low бол авахуулах бол сонирхол байгаа. За эндээс өсөө явчвал ол хамаагүй яагаад гэвэл энэ хэсэг ер нь лова авчвал бид нэр дараа нь ингээд long хийгээд урт хугацаанд bias маань ингээд урт хугацаанд дээшээ гэсэн хандлагатайгаар арилжаа хийвэл мэдээж win rate өндөр байна. За мэдээж айдсгүй одоо тийм санаа зөгнөлгүй арилжна гэж би бол ойлгоод байгаа. Тийм учраас харж л бай. За нэгтгэхийн арилжааны өдрүүд угаасаа нэлийн tricky байдаг штэ. Нэлийн савлгаа өндөртэй шинэ 7 хоног эхэлж байгаа 7 хоногийн чиг баримжаа гаргадаг өдөр учраас тэгээд ерөнхий маркет нэгдсэний дараа бол нэг жоохон choppy байх гэдэг талтай. Ер нь бол нэг 10-т нэг удаа л нэг өдрийн price action цэвэрхэн байдаг юм даа тэгээд. Яг үнэ. За тэгээд Nasdaq дээр бол нэг иймэрхүү biasтай бол байна. За долларын индексийг бид нэр үргэлж харж явах хэрэгтэй. За долларын индекс бол маш удаан хугацаанд нэлээд уналттай орж ирсэн байгаа. За энэ долларын индекс яага унаад байгаа гэдэг шалтгаан нь мэдээж Америкийн нэгдсэн улс өөрөө саяхан Трамп мэдээлэл хийсэн шүү дээ. За Азийн улс орнууд ингээ өөрсдийнхөө одоо currency буюу мөнгөн валютыг одоо үнэлгээг нь буулгадаг. За үнэлгээг нь буулгаснараа яадаг вэ гэхээр бусад орнууд тухайн улсаас бараа авах одоо
хүчин чадал нь мэдээж валют нь өндөр үнэтэй юм чинь илүү хямд санагдаад авна шүү дээ. Тэгжээж нөгөө нэг худалдааны тэнцэл гэдэг зүйлээ илүү сайн эрэг нөхцөл рүү урт хугацаанд тий эдийн засгаас сэргээх нөхцөл бүрдэж байдаг учраас одоо тухайн улсын өөрсдийн валюта үнийн албаар буулгах гэсэн тийм зүйлүүд ажиглагддаг. За тэгээд ерөөхдөө бол долларын индекс бол цаашдаа бүр нэлээд урт хугацаанд бас уналттай байгаа. Мэдээж энэ дээр reversal орж ирэх хэмжээний том тийм зах зээлийн нөхцөл бүрдээгүй. За энэ дээрээс харуул бид нар евро USD өнөөдөр нэлээд өсөлттэй 1.18 за бараг 1.19 гэдэг доллар дээр ирсэн байна. Тэгэхээр энэ дээрс одоо том банкнуудын төсөөл юу вэ гэхээр энэ оны квартал 1 буюу 1-р улирлэлтээр одоо долларыг за еврог бараг 125 цент хүрнэ гэсэн тийм таамаглалт дэвшүүлээд байгаа. Тийм учраас ерөнхийдөө тухайн чиг баримжаа одоо тий угаасаа зах зээлийн нөхцөл байдал нь ч тэгж таарч байгаа учраас евро бол урт хугацаанд өснө гэж би бол харж байгаа. Энэ бол том хугацааны ерөнхийдөө swing талдаа ч юм уу тий зүгээр урт хугацааны bias-аас сайн мэдээ авсан байхад буруутахгүй гэдэг зүйлээр ярьж байгаа шүү. За тийм байгаа. За би бол алтан дээр бол мэдээж яг ийм нөхцөл байдалтай одоо тий техник шинжилгээ хийгээд за ийшээ явна гэд хэлээд байхын ч угаасаа утгагүй зүйл. За ийм том рейнж би бол одоо удахгүй одоо энэ урт хугацаанд нэлээд явах байх гэж би бол харж байгаа. За доллар унж байгаа илүү алтан сайн мэдээ бас болно. Эргүүлээ бас өсөд буцаад босоод ирэх бас боломжтой гэж харж байгаа. Гэхдээ ерөнхийдөө бол энэ том цэг дээрээс маш том ашиг авалт байгааг бид нар бол харсан шүү дээ, тийм ингэж унж орчихсон маш том одоо институционал трейдерүүдтэй маш том ашиг аваад гараад ирсэн байгаа гэж харж байгаа учраас ерөөхдөө энэ том рейнжийг л дээш доош нь одоо тийм лөөрөн ч юм уу хайр нь тэгээд яваал ээлжлэл явах бах гэсэн би бол тийм projectionтай байгаа. За тэгээд оны сүүлээр ч юм уу илүү тэ оны одоо 20 дугаар хагасаас ч юм уу зөрүүлээд тэ all time high руугаа нэлээд шахах болов гэж би бол харж байгаа. Шууд одоо all time high руу харна гэдг нь өөрөө бас шууд усна гэсэн үг шүү дээ. Тийм шууд бас тийм зах зээл бас тийм одоо тийм чухал тийм хэрэгцээ байгаа болов all time high руу дайрах хэрэгцээ байгаа болов. За бас том банкнуудын бас төсөөллөө бас нэмэгдүүлсээр байгаа алтан дээр оны төгсгөлд 6700 чиж ярьж байна, 6200 чиж ярьж байна. За ерөөхдөө бол нэг 6000 руу оны төгсгөл гэхэд 6000 руу бол нэлээд ойртсон 6000-ыг давтсан байхыг үгүйсэхгүй. Гэхдээ энэ том хугацааны те одоо энэ хэдэн жилийн одоо энэ сүүлийн 2-3 жилийн хугацааны өссөн өсөлт ийм үргэлжилсэн тренд ямар ч ч гэсэн нэг цэгтээ хүрээд бол одоо нэг юм рейнж хөдөлгөөн бол угаасаа орж ирэх нь ойлгомжтой байдаг шүү дээ. Байнга өсөд байна гэж байхгүй. Тэгэхээр байнга өсөд байвал угаасаа бүх хүн ашиг хийж агаад өөрхийн алдахгүй. Тэгээд тэр ашигын нөхөнд бол тэгээд бусад хүмүүс тэгээд энэ алт унаж орж ирэх бас нэг том шалтгаан болж байгаа гэж би бас ойлгож байгаа. За нэг бол тиймэрхүү байна. За би өөр дэлгэц харуулъя. Окей. Тэгээд ер нь алт дайрлж хат чирэггүй л нөхцөл байдал байгаа даа шүү дээ. Яг одоогийн үед. Яг одоо яг том энэ уналтын араас volatile хөдөлгөөний араас тийм ингэж орж ирсэн чинь өөрөө бас маш том юм савлгаа үүсчихдээ учраас за яг тодорхой тийм directional тийм bias одоо зах зээл өөрсдөө яг олж харахгүй байгаа гэсэн үг. Тэр нь бол удаан хугацаанд одоо тогтоод тийм илүү хүмүүс алтан дээр итгэлтэй бай дардаг болсон ч юм уу. Тийм үед л илүү үргэлжлүүлээд өсөх болов гэж би бол бодож байгаа. За тэгээ энэ 7 хоногт иймэрхүү мэдээнүүд гарч байгаа. За энэ 7 хоногт нэгдүгээр өнөөдөр бол тий. Өнөөдөр бол нэг тийм чухал мэдээгүй өдөр байгаа. Өнөөдөр бол зах зээл дээр одоо чухал нөлөө үзүүлэх мэдээ байхгүй учраас зах зээл бол өөрсдийнхөө баясаараа хөдлөнө. За маргааш бол за энэ тухайн компаниудын орлогын тайлангууд гарна. Coca-Cola, AstraZeneca гэдэг энэ том компаниуд. Тэгээ энэ компаниуд бол S&P 500-д нэлээд нөлөөлөхөөр бол харагдаж байгаа. За тэгээ 3 дахь өдрөөс ахуулаад
маш том хөдөлгөөн орж ирнэ. За 3 дахь өдөр non-farm payrolls одоо 1-р сарын үзүүлэлтүүдэд гаргана. Ягаад өнөөдөр энэ 7 оны 3 дахь өдөр гарч байгаа вэ гэхээр за partial shutdown буюу government Америкийн нэгдсэн улсын нэг зарим одоо төрийн байгууллагууд төр одоо тийм зогсолтонд орсон байгаа. Тэрнээс болоод энэ датаг хойшлуулж гаргаж байгаа гэж ярьж байгаа юм лээ. Тэгээд энэ дээр бол non-farm payrolls, unemployment rate гэдэг аюул чухал мэдээнүүд гарч байгаа. Тэгээд энэ дээр зах зээл дээр биээс нь Wall Street Journal дээр уншаад одоо энэ артиклуудыг уншиж хахад нэлээд ирэхэд бол 1-р сар нэлээд уналттай хөдөлмөрийн зах зээл нэлээд уналттай орж ирнэ гэсэн тийм хүмүүс хүлээж байгаа юм байлээ. Гэхдээ би бол яг тэгэж бол хармааргүй байна. Ягаад гэвэл ингэж одоо хүн болгон ингэж артикл энэ талаар 1-р сард одоо энэ ажлын байрны зах зээл унж орж ирэх гэж өөрөө бичиж байгаа боловч яг эсэргээрээ гарч ирэх тохиолдол одоо дата гарч ирээд зах зээл шок үзүүлэх тохиолдол их байдаг учраас энэ дэр бол би яг тийм нэгдлийг баримтсан юу бол явахгүй байгаа даа. За тэгээд 5 дахь өдөр одоо consumer price index буюу одоо инфляцийн тоо мэдээлэл гарна. За тэгээ инфляцийн тоо мэдээлэл бас бос одоо энэ чухал зах зээлийг хөдөлгөх одоо энэ том дата мэдээлэл байгаа. За тухай бүрт нь одоо бит хоёр Discord дээр угаасаа оруулаад явна. Өөрөө угаасаа одоо public live trade явж байгаа. Тэгээд энэ дээр нь орж ирээд одоо үзээ суугаад ах боломжтой гэж харж байгаа. За бол миний хувьд бол нэг иймэрхүү байна. За. Окей. Ерөнхийдөө бол NFP-гээс бүх юм хамаарх гэдэг нь тий. NFP unemployment rate одоо энэ хүлээлтээс бас нэлийн өсөд гараад ирэх юм бол бодлогын хүүг хурдан бооруулна гэж одоо зах зээл хүлээж авна. Тэгснээрээ бодлогын хүүг хурдан бооруулна гэж хүлээж авах орчин зах зээл мэдээж ямар нөлөө үзүүлэх вэ гэхээр өсөх хандлага үзүүлдэг шүү дээ. Тийм учраас хүлээлтээс өндөр гараад ирвэл зах зээл өсөх үзүүл одоо хөдөлгөөн хийх нь байна. За хүлээлтний дагуу ч юм уу хүлээлтээс доор гараад ирвэл одоо зах зээл эсрэгээр ундаг ч юм уу те. Энэ том asset-ууд Nasdaq, S&P 500 ундаг ч юм уу. Тийм нөлөө үзүүлэхээр байгаа. За non-farm payrolls бол өсөв гараад ирвэл бас сайн. За уналттай гараад ирвэл за бас бодлогын хүүг бууруулах энэ дахин өсөх тийм нөхцөл байдал харагдана гэсэн үг зах зээл дээр. Окей. За баярлалаа Лимзай. За тэгвэл энэ удаагийнхаа weekly review ингээд дуусгая. Тэгээд social дээр бид хоёрыг бас дагаарай. Instagram хуудасуудаа description хэсгээр үлдээчээ. Тэгээд Discord серверүүдийнхаа линкийг description хэсгээр үлдээчээ. Яг лавлаж асуух зүйлс байвал хоёрын social руу орж ирээд асуух зүйлсээ асууж болно шүү цагаас. За тэгээд дараагийнхаа market review-ээр олзъя. Bye guys.